тоглолт 9 сарын 21-ний 17 цагт ганцхан удаа яг цагтаа эхэлнэ. Тоглолтын дараах бүх мэдээллийг 819-50-аас лавлаарай. Бүлэглэх зүрхний цохилт бүрээ хөгжмийн гişгээр илэрхийлж, бодол хүсэл хайр бүхнээ аялгалт дундаа шингээжээ. 30 жилийн тэртээ мөнгөн харандаа мөрөөдлөө зорсон. Мөрөөдөл биелж амьдрал өрнөсөн. Тэнгэрийн багны босголцох барилгачдынхаа баяр дээр баяр нэмж, барилгын зургийн институтын гэрэгдэх мөнгөн харандаа хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ амт хөгжмийн тоглолтоо төлөвлөх гэж байна. Мөнгөн харандаа 30 жил 9 сарын 6-ны 19 цагт UB Pulse-ийн их дахинд. Шин төрөл улаан усан үз. Завлын нэмдэг хүргийн үзэгчтэй кофе юу цай юу ярилцлагын шууд нэвтрүүлэг маань цоо шинэхэн дугаараа эхлэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр өнөөдрийн дугаартаа өргөдөж ирсэн зочтой танилцуулъя. Улаанбаатар хот тохой Хинтээ аймгийн залуучуудын холбооны тэргүүн Батбаяр, за мөн залуучуудын холбооны Дид тэргүүн Гантуя, за мөн Хинтээ аймгийн Нориглон сумын Дөрвөнбэрх багийн гишүүн Инхма, за мөн Хинтээ аймгийн Гавшгай 15 багийн гишүүн Түр мандахнаар энэ өглөөний зочдоор өргөдөж ирээд та бүхэнд өглөөний мэдрэг. За ингээд энэ өглөөг бидэнтэй хамт ухтахаар энд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Манай кофе юу цай юу нэвтрүүлэг бол үргэлж уламжлалт асуултаараа эхэлдэг. Тэгэхээр яг одоо миний өвн бол нэг талд маань цай, нөгөө талд маань бас кофе байна. Энэ өглөөг эхлүүлэхийн тулд та бүхэн ямар унд уумаар байна? Кофе юу цай юу? За эндээс цай авч та. Кофе. За би цай. За баярлалаа. Тэгэхээр хэдүүлээ ярилцлагынхаа эхэнд бас Хинтээ аймгийн залуучуудын холбооны үйл ажиллагааны талаар бас үзэгчдэд эхлээд мэдээлэл өгөх нь зүйтэй болов гэж бодож байна. Хэдэн онд байгуулагдав? Ер нь яг ямар чиглэлээр ямар бүтэц зохион байгуулалтаар үйл ажиллагаа явуулж байна? Хинтээгийн залуучуудын холбоо бол Монголын залуучуудын холбооны санаачлагдор энэ 13 оны 5 сард Улаанбаатар хот Хинтээгийн залуучуудын холбоо гэж чуулга уулзалтаа хийгээд байгуулагдсан байгаа. Залуучуудын холбооны үндсэн зорилго нь бол ерөөдөө Улаанбаатар хотод ажиллаж амьдарч буй Хинтээгийн залуучууд тэдний эрх ашигыг хамгаалах, эвлэлд нэгдэх, хамтдаа хөгжих боломжуудыг ерөөдөө бүрдүүлэх зорилготойгоор үндсэн чиглэлээр ажиллаж байгаа. Тэгэхээр хамгийн сүүлийн үед одоо хийсэн томоохон ажлуудаас авсан. За манай аймгийн хувьд бол ерөөдөө энэ жил 90 жилийн ой маань боллоо. 90 жилийн хойд аймгийн засаг даргын тамирын газар, аймгийн засаг даргынхаа дэмжлэгтэйгээр аймгийнхаа 90 жилийн ойн зохион байгуулалтанд бас залуучуудаа бүрэн гүйцэд хамрууллаа. Мөн нэлээдгүй одоо хөдөлмөрийн яам Монголын залуучуудын холбооны санаачилсан төслүүдэд бид нар бас амжилттай ажилласан байгаа. Энэ төслийнхаа талаар тэгэхээр энэ зуны амралтыг оюутнуудынхаа амралтыг хэрхэн үр дүнтэй өнгөрүүлэх талаар бас залуучуудын холбооноос хийсэн ажлынхаа талаар. Хөдөлмөрийн яам тэгээ Монголын залуучуудын холбоо хамтраад энэ зунд сумын залуус ажлын гараа гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байгаа Монголын 21 аймгийн 330 сумдад ингээд бид нар Хинтээ аймгийнхаа оюутан залуусыг энэ төсөлд хамруулад Хинтээ аймгийн 15 суманд хэрэгжүүлсэн байгаа. Энэ төсөл хөтөлбөрт оюутнууд маань өөрсдийнхөө сум болгонд сургалт зохион байгуулах, олон нийтийн арга хэмжээ, бизнес, эрүүл мэндийн тийм янз бүрийн төсөл хөтөлбөрүүдэд хамрагдаж сумдынхаа иргэдийг оролцуулсан байгаа. Энэ талаар манай төсөлд оролцсон 2 оюутан маань тодорхой ярих баг. Багийн оркестр байгаа шүү дээ. Тэгээд залуучуудын төслийн хүрээнд ямар ажлууд хийсэн талаараа ярьж. За яг энэ төсөл нь болохоор 7 сарын 1-ээс 9 сарын 1-ний хугацаанд явагдаж эхэлсэн. Тэгээд багууд маань болохоор эхний ээлжинд яг орон нутагта одоо энэ Хинтээ аймгийн залуучуудын зөвлөл гэсэн гишүүдийг байгуулад тэгээд сургалт зохион байгуулсан. Энэ сургалтанд нь болохоор төлхөө англи хэл, компьютер, тэгээд бизнесийн удирдлага, эрүүл мэнд, тэгээд энэ дөрвийг хамраа зохицгоо, тэгээд харилцаа, стресс, бизнесийн удирдлага, тэгээд цагийн менежмент гишүүний ер нь 10 гаруй төрлийн сургалтуудыг зохион байгуулсан. За миний хувьд бол одоо ажилдаа орлоготой Монгол залуу хөтөлбөрийн хүрээнд одоо засгийн газраас хөтөлбөрийн хамтаа залуучууд холбоос хэрэгжүүлсэн
ажлын гараа төсөлд хамрагдсан. Тэгээд одоо Хинтээ аймгийн 15 залуучуудтайгаа Багнуур хувьцаат компанид очиж 1 сарын хугацаанд 8 сарын 1-ээс 8 сарын 25 хүртэл ажилласан. Тэгээд энэ хугацаанд бол одоо Багнуур хувьцаат компани одоо төвөгт 35 жилийн ойгоо тэмдэглэсэн. Тэгээд 1100-аар ажилттай Монголын одоо дангаараа одоо нүүрсний зах зээлийн одоо 70% дангаараа гаргадаг энэ том компанид ажлынхаа гараа гихсэндээ маш баяртай байгаа. Тэгээд энэ хугацаанд бол одоо Багнуур хувьцаат компани хангамжийн хашааны одоо блок хашааг хийж үзтгсэн, барьж үзтгсэн. Тэгээд одоо харуулын байр тэгээд одоо касс хүлээ авах тийм фөнүүдийг барьсан байгаа. Тийм хугацаанд. Тэгэхээр ер нь саяхан бас Хинтээ аймгийн маань 90 жилээ болоод өнгөрсөн гэж. Тэгэхээр ер нь энэ ойн хүрээнд ч юм уу энэ залуучуудыг уриалсан ч юм уу залуучуудын оролцоог нэмэгдүүлсэн ямар ажил хийсэн бэ? За залуучуудын холбооноос бол ерөөдөө залуучуудаа аймгийнхаа баяр наадамд оролцуулахыг уриалсан бас аймгийнхаа нэр бүхий одоо Мөрөлийн театр гар даашны жүжигчин Алтан шагаа дуучин чин болор мэдээлэл технологи шуудан харилцаа холбооны газрын дарга Жадмаа дарга нарын оролцуулсан тийм шторкийг бас залуучуудыгаа ирж баяр наадамд оролцооч гэж уриалан дуудаж бас тэрийг UBS телевиз, NTV телевизээр дээр бас төлхөө цацаад нилээдгүй бас үр бүтээлтэй болсон бахаа гэж бас харж байгаа. Вебсайтуудаар тийм сошиал медиагаар залуучуудаар оролцсон байгаа. Тэгээ ерөнхийдөө энэ зуны хугацаанд бол сумын залуус ажлын гараа төслүүд дээр л төлхөө анхаарал төвлөрч ажилласан. Энэ нэргээд бас шинжилгээний засгийн газрын залуучууд руу харсан бас нэлээд үр дүнтэй яг бодит газар дээр буусан ажлуудын нэг болов уу гэж харж байгаа. Тэгээ тийм ч болохоор бид нар бас Хинтээ аймгийнхаа залуучуудыг аль болох энэ төсөлд одоо маш сайн идэвхжүүлэн манлайлан оролцох тал дээр нэлээд анхаарал тавьж ажилласан да. Чөлөөт цагаараа ер нь ажил хийх гэсэн хүсэлтэй залуус их олон байдаг болохоор энэ ажлын гараа гэдэг хөтөлбөр миний анхаарлыг их татж байна л да. Энэ удаагийн хөтөлбөрт ер нь яг хэдэн хүн хамрагдсан бэ? За энэ удаагийн төсөлд бол Монгол улсын одоо бүх 21 аймгаас одоо зөвлөрсөн 9 баг нэг баг нь 15 оны бүрэлдэхүүнтэй баг ажилласан байгаа. Тэгээ Улаанбаатар хот болон одоо Монгол улсын хөгжил төвчний төлөө бүтээн байгуулалт үйл явцад одоо өөрсдөө хувь нэмрийг оруулсан. Тэгээ ажилдаа орлоготой зуныхаа амралтаар зөвхөн амраад авах ш одоо орлоготой тийм үү одоо ажлын төр байраар хангахтаад цаашдаа ажлын дадал зуршлыг авах тэгээд тэр тал дээр илүү одоо бидэнд одоо сайхан одоо байсан. Тэгээд энэ төсөл маань болохоор хөтөл одоо Эрдэнэ төвлөр Багнуурын уурхай тэгээд одоо уул уурхай зам тээвэр одоо хөгжлийн одоо салбаруудад илүү төлхөө одоо хэрэгцсэн. Энэ төсөл ер нь энэ жил яваад өнгөрөх үү эсвэл дахиад ер нь үргэлжлэх болов уу дараагийн жилүүдэд? За энэ төсөл маань одоо энэ жилээс эхэлж хэрэгжиж байгаа. Тэгээ дараагийн жилүүдэд энэ жил амжилттай болсон. Тэгээ цааш жилүүдэд олон одоо илүү одоо өргөн царайуудыг хамраад болох гэж итгэж байгаа. Ерөнхийдөө бид нар бас харж байгаа төслөл одоогийн манай Хинтээ аймагт хэрэгжсэн байдлыг харж байхад бол маш үр дүнтэй. Тэгээ одоо энэ залуучууд зуны амралтаараа намайг бас оюутан байх үед би ингээд нутагтаа очиад нэг 3 сарыг үл ерөөдөө ингээд тий назгаарж байгаа өнгөрөөдөг байсан бол одоогийн залуучуудад бол ямар боломж орж иж байна гэхээр тий амралтаараа өмнө залуучуудаа нутгийнхаа хөгжил тэр тухайн сумынхаа хөгжилд өөрийнхөө бодсон сансныг хэрэгжүүлэх тэр боломжууд бүгдээ зогсохгүй хажуугаар нь бас төр байр ажлын байраар хангагдаад эргээд баг зэргийн орлогыг бүрдүүлээд явж байгаа. Тэгээд аймагуудын энэ төсөл хэрэгжсэнийг харж байхад бол дараагийн жилүүдэд энэ төслийг одоо хөдөлмөрийн яамнаас санхүүжүүлээ дахиад хэрэгжих байхаа гэж одоо маш олон залуучууд харж байна. Одоо бидний зүгээс бол хэрэгжээсэй л гэж хүсэж байгаа. Ер нь энэ жил бол 2000-аад залуучууд энэ төсөлд хамрагдсан гэдэг тоо баримт бас би сонсч байсан. Тэгэхээр энэ залуучуудыг дахиад дараагийн жилүүдэд хөдөлмөрийн яамаар дэмжиж хөдөлмөрийн залуучуудын хөдөлмөрийн төв бирж маань дахиад төслөө шөө төгөлдршүүлээд ингэж хийх байхаа гэж ойлгож байна. Сумын залуус ажлын гараа төслийн манд тий. Тэгэхээр бас их өрмөц байна л да. Сумын залуус ажлын гараа гэхээр ер нь яг энэ төсөл хөтөлбөрийн гүд бол мэдээж тодорхой хэмжээнд аль шатнд хэрэгждэг л дээ. Тэгэхээр энэ төсөл хөтөлбөр бас арай илүү бодиттой түрүүний таны хэлдгээр бас арай илүү үр дүнгийн ч гэсэн харахад бас арай өөр төвшөнд байх юм болов уу гэсэн юм зүйл байна л да. Сумын залуучууд тэгэхээр өнөөдөр бас ажлын байр одоо тэр орон нутагт бас бүтээн байгуулалтын ажилтнууд нэлээд хувь нэмрээ оруулах нь шүү дээ. Тэглээ яг хоо
Одоо манай яг ажил дээр нь очиад өөрийн биеэрээ сэтгэлээрээ мэдэрсэн манай инх маа өдрөл илүү бодтой энэ талаар мэдээлэх бах. Ер нь зөв бидний залуучдын холбооноос бол бүх аймгийнхаа сумынхаа засаг даргын тамгын газруудтай байнга засаг дарга нартайгаа холбогдоод энэ залуучууд маань дөрвөн бэрх багийн залуучууд бүр ерөөдөө сумын засаг даргын чиглэлд ор ерөөдөө удирдлаганд ор ажиллаа хийсэн байгаа. Тухайн сумд ямар ажил нь илүү шаардлагатай юм те. Одоо манай Дэлгэрхаан сум бол одоо бүх монголчуудын мэддэг авраг тусан гэдэг амралт цэвэрлэлийн газар байна. Энэ дээр тэгвэл бизнес удирдлагаар аялал жуулч чиглэлийн ажил хийх хэрэгтэй байх жишээлбэл тухайн засаг дарга нар бид нэр холбогдоод бидний бол аль болох ийм чиглэлийн оюутнуудаа ажилуулах сонирхолтой байна гэд хэрэгжүүлжсэн. Ер нь бол тэгээд манай Хинтээ аймгийн залуучдын холбооны зорилгод бид нар Хинтээ аймгийнхаа оюутнуудыг нутгийнхаа хөгжил рүү илүү анхаарлаа хандуулад сумдаа эргээд бид нар сургуулаа төгсөөд Хинтээ аймагтаа очиод сайн боловсон хүчин болоод очиж ажиллах те сум аймгийнхаа хөгжилд төв нэмрээ оруулах тийм зорилготойгоор бид нар нэгдэж оюутан залуус аймгийнхаа засаг дарга нар сумдын засаг дарга нартай үргэлж холбоотой ингэж хамтарч ажиллахаар чиглэж байгаа. Ер нь яг энэ төслөөс харж хахад сумдад ер нь ажлын байр хэрвээ ер нь нэгэд одоо хүмүүс чинь одоо нэг хотоос хөдөөнөөс хот руу шилжих хөдөлгөөн бол айгүй ихсчээд байгаа ш. Тэгэхээр ер нь энэ нүдлийг бас зогсооход тий та хувь нэмрээс их чухал байна. Тий. Ер нь одоо сумдад бол боловсон хүчний дутагдaltaй байдаг гэдэг бол хаанаа л ярьцгаадаг асуудал. Тэгэхээр бас бидний хувьд бол энэ ч байгаа залуучуудаа нэгтгэхийн гол үндс нь бас нутгийн усаараа бахарх цай Хинтээ нутаг бол бас он удаан жилийн түүхтэй сайхан нутаг. Тэгээд энэ нутагтаа бас залуучууд маань очиж буцаж очиад ажилласаа гэдэг тал дээр илүү анхаарал тавьж ажилладаг. За их маа бол Хинтээ аймгийн Нориглон суманд ажиллаад ирсэн байгаа. Тэгээд яг тэр газар дээр нь би яг ажиллаж байсан хүний хувьд тэнд хийсэн ажлуудынхаа талаар дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу? За бид нар эхний ээлжинд яг залуучуудынхаа холбоог зөвлөлийг байгуулсан. Дараа нь тэгээд яг сарын хугацаанд сургалт явуулсан. Тэгээд сургалт маань яг 12-3 хичээл багтаж тэгээд тэр хичээлийгээ өдөрт 3 хичээл заагаад нэг хичээл нь 40 минутын хугацаатай өдөрт яг 3 хичээл зааж өгсөн байгаа. За дараагийн үйл ажиллагаа болохоор манайх засаг даргын тамгын газартайгаа холбогдоод залуучуудын чуулга уулзалтыг зохиосон байгаа. Нориглон бидний нутаг гээд залуучуудын чуулга уулзалт зохиосон. Тэр залуучуудын чуулга уулзалт маань яг 6 хоногийн хугацаанд эхний өдөр нь болохоор нийлтийн үйл ажиллагаа, лекц тавиад тэгээд тиймэрхүү. Тэгээд дараа нь 4 хоног болохоор яг Нориглонгийнхаа хилийн цэцтэй танилцаад бүгднийг тойрч авсан байгаа. Яг ямар газраар хилдэггүй тэргээ бүгднгийнхаа залуустай таниулахын тулд. Тэгээд дараагийн сүүлийн өдрөө болохоор бүтээн байгуулалтын ажил гээд тэгээд манай суманд яг мөнхчингийн цэцэрлэг гэдэг нэг төслөөр баригдсан. Тэгээд тэрийг ингээд залуучуудаа бүгднийг хамруулад тэрийг бүгднийг бүтээн байгуулалт ажил бүгднийг янзалж шинэ юм бас барьсан байгаа. Сургалтын хүрээнд яг ямар сэдвийг хамарсан бэ? Ямар хичээлүүд заасан бэ? За компьютер англи хэл, эрүүл мэнд, бизнесийн удирдлага, харилцаа, цагийн менежмент, стресс, хэрхэн зөв хувцалгаа гэл ер нь тиймэрхүү хичээлүүд заасан байгаа да. Энэ сургалтанд зөвхөн залуучууд орж ийн үү эсвэл ер нь дурын хүн орж суух боломжтой байсан уу? Яг энэ сургалтыг болохоор бид нар Нориглон сум болохоор 9 жилтэй. 9 жилийн хүүхдүүд тэгээд бас бид нар өөр ахмад настан тэгээд адуучид гэх тэр хүмүүстэй бас сургалт хийсэн байгаа. Аймаг орнуудын хүмүүс ер нь яаж хүлээж авчихна? Ой, ер нь сайхнаар хүлээж авч ирсэн. Тэгээд сумдаа ярьж ажиллаарэ, сайн боловсруулчулаарэ гэл. Мэдээж бас энэ төслийг хэрэгжүүлэхэд сум орнуудын одоо нутгийн зөвлөлч байдгийм үү, одоо бизнес менежер тийм энэ дэмжлэг хэр дэмжсэн бай та хэдий. За ер нь бол манай Хинтээ аймгийн хувьд бол энэ асуудлууд төр нэлээд сайн оролцоод байдаг. Нутгийн манай ах нар бас хаанаа бас айгүй дэмжлэгдэг. Тэгээд энэ төслийн хувьд бол ерөөдөө бүх асуудлууд нь цаанаасаа хөдөлмөрийн залуучуудын хөдөлмөрийн төв биржээс шийдэгдэх явсан болохоор энэ бол ерөөдөө орон нутгийн удирдлагын дэмжлэг доор энэ хэрэгцэнтэй. Тэгэд манай сумын залуус төсөл дээр харж яхад нэг сайхан юмуд болж ирсэн. За би нэг жишээ ярихад одоо эдгээр өдрийн өмнө манай мөрөн сумын залуучууд маань хариу нэхээгүй тусгаад аяныг бас ажлынхаа хажуугаар олон нийтийн ажлыг зохион байгуулаад тэрнээс цугсан мөнгө нэлээдгүй бас мөнгийг хөрөмтлүүлээд тэрийг бас сумынхаа засаг даргын тамгын газартай хамтраад сумынхаа нэг одоо хаглаанд орох ч айгүй бас хүнд байгаа нэг нутгийн иргэндээ өдр тий ахмад настанд өдр хандуулаад болж байна. Бас
залуу хүн гэдэг чинь өөрөө ерөөхдөө шинэ соргог мэдээлэлээр дүүрэн байдаг тийм болохоор манай борон дөр сумын одоо эрүүл мэндийг хариуцсан оюутан уян гэдэг оюутан байсан. Тэр оюутан маань одоо эмнэлгийнхаа ажилтнууд ажиллаж явах хугацаанд эмнэлгийнхаа ажилчид одоо бас ямар шинэ содон мэдээллүүд те интернетэд төгж ийн гэдэг энэ талаар хүртэл байнга мэдээллийн цагаа гаргацсан тэрийг толиулдаг байсан. Тэрийг хараад бид нар бас залуу хүмүүсийн ирч хурцыг тэндээс айгүй гоё сайхан төслийн бодит биелэлтийг одоо харж ирсэн. Тэгээ ер нь одоо энэ залуучуудын холбоо, Хинтээ аймгийн залуучуудын холбоо цаашид ер нь ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна. Цаашдынхаа чиг хандлагын талаар бас ярьж. Цаашид бид нэр маш олон төрлөөр үйл ажиллагаа зохион байгуулалт, урлагийн наадам, спортын наадам, тэгээд янз бүрийн төсөл хөтөлбөрүүд. Жишээлбэл маргааш бид хийсэн тайлангийн нэгдсэн хурал хийж байгаа Монголын залуучуудын холбоон дээр энэ дээр энэ сумын залуус ажлын гараа төсөлд хамрагдсан оюутнууд маань 15 сумын нийт оюутнууд маань цуглараад бид нэр яг ямар үйл ажиллагаа болсон тэр талаар дэлгэрэнгүй тайлан хийж тэгээд дээр нь бид нэр аймгийнхаа залуучуудын холбооны цаашдын үйл ажиллагааны талаар мэдээлэх байгаа. Мөн Улаанбаатар хотод байдаг салбарын залуусын уулзалтыг зохион байгуулах гэж байгаа. Хинтээ аймгийн жишээлбэл сэтгүүлч ямар сэтгүүлчдэд Хинтээ аймгийн оюутнууд залуучууд ажиллаж байна те. IT салбарынхан бизнес эрхлэгчдийн форум Хинтийн залуус Улаанбаатар хотод ямар үйл ажиллагаа хийж байна бид нэр нэгтгэж санал бодлоо хуваалцаж тэгээд Хинтээ рүүгээ нутаг руугаа ямар үйл ажиллагаа явуулж чадах тал дээр санал бодлоо хуваалцаж ажиллана. Мөн Facebook аян гэдэг тийм аян зохион байгуулагч байгаа. Энэ дээр нутгийнхаа залуучуудыг онлайн ертөнцид нэгтгэж гишүүдийнхээ тоог нэгтгэж тэр бид нар группээрээ онлайн ертөнцөөр хоорондоо мэдээлэлээ солилцдог. Тийм аян тэгээд урлагийн наадам энэ бүх зохион байгуулж байгаа урлаг, спорт те бизнесийн уулзалтуудад бидний Хинтээ нутгийн одоо урлагийн салбарт, спортын салбарт, бусад салбарт тэргүүлж явдаг одоо хүмүүс маань бид нартай хамтарч ажиллана гэж бид нар төлөвлөсөн байгаа. Танай залуучуудын Хинтээ аймгийн залуучуудын холбоо бол байгуулагдаад бас харьцангуй удаагүй байна. Ер нь одоо хэдэн гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байна? Яг одоогийн байдлаар бол өдөртөх зөвлөгээд тэргүүлэгчдийн зөвлөл 25 гишүүнтэй байгаа. Энэ 25 гишүүн маань ерөөдөө 5 хороодод хуваагдаж ажилладаг байгаа. 5 хороодоо манай Хинтээ аймгийн бас шилдэг 5 залуу маань удирдаад ажиллаж байна. Тэгээд яг гишүүдийн тоо гэвэл эргээд яг одоогоор бүртгэлтэй байгаа бол 100 гаруй гишүүд байна. Цаашид бол манай залуучдын бол өдөр эрт болсон л одоо би яаж нэгдэх вэ гэдэг асуудал яригадаад одоо дараагийн уулзалтууд магадгүй маргаашийн уулзалтаас бол маш олон үр дүнгууд гарна гэж бид нар өнөөдөр харж байгаа. Тэгэхээр яг одоо ч юм уу телевиз үзэж сууж байгаа Хинтээ аймгийн залуучууд маань би бас залуучуудын холбоонд ороод аймаг орон нутгийн төлөө юм хиймээр байна гэдээ танаа холбоо зорих юм бол ер нь хэн нээлттэй. Ер нь бол залуучтай холбоо маш нээлттэй байгаа. Аль болох Хинтээгийн залуучуудаа нэгдээсэ гэдэг тал дээр илүү төлхөө ажиллаж байна. Тийм ч болохоор энэ жилүүд бид нэг Хинтээ нэгдмэл хүч гэдэг уриалганд ор ажиллаж байна. Тэгээд телевиз үзэж байгаа Хинтээ аймгийн залуучуудыг Хинтээ аймгийн залуучдын холбоо гэж бичээд ерөөдөө Facebook дээр групп байгаа. Энэ группээр нэгдээд ороод ирэх юм бол та бүхэн бол бид нартай байнгын харилцах боломжууд бол ерөөдөө бүрдэж байгаа. Маргааш та нарын бид хийсэн гэдэг тайлангийн хурал болно гэсэн шүү дээ. Тэр хурал ер нь өөр хүмүүс очиод үзэхэд боломжтой юу? Боломжтой. Тэгвэл хаана яаж болох вэ? Маргааш 16 цагт Монголын залуучдын холбооны хурлын танхимд болно. Тэгээд ерөөдөө Хинтээ аймгийн залуучууд маань тэнд нээлттэй оролцоод бид нар бол ерөөдөө Хинтээ аймгийн залуучууд маань юу хийж чадж байна. Ерөөдөө Хинтээгийн залуучууд нутгаараа хайртай тийм бүгд хайртай. Тэрнийхээ яг бодсон санснаа юу хийж чадж байна тэрийг ерөөдөө бусдаа таниулах гэж байгаа. Тэгээд бусдаагаа уриалан дуудаж байгаа л ажиллагаа. Тэгэхээр Хинтээ нутгийн маань залуучууд ирээд бид нартай нэгдээ цаашид юу хийж болохоос үзэл бодлоо хуваалцаа зөвшөлдсөд ингэ явбал бид нар бол улам их баяртай болно л да. Ажлын гараа сумын залуусуудын энэ хоёр хөтөлбөр бол зөвхөн Хинтээ аймагт хэрэгжээгүй тийм. Ер нь 21 аймагт хэрэгжсэн. 21 аймагт хэрэгжсэн байгаа. Сумын залуус хөтөлбөр бол ерөөдөө 331 сумд маань хэрэгжсэн. Аймаг бас бүр аймгийн залуучдын холбоо удирдах авч явсан байгаа. Хөтөлбөрийн залуучдын хөтөлбөрийн төв бүрийн удирдлагын дор
ажлын гараа төсөл бол ерөөхдөө 9 баг, улсын хэмжээнд 9 баг ажилласан гавшгаа 15 гэдэг нэртэй баг. Ерөөхдөө аймагуд 1-2-ороо нэгдээд 2-2-ороо нэгдээд явсан. Хинтээ аймгийн хувьд бол ерөөхдөө дангаараа 1-15 залуучуудаа нэгтгээд нэг багийг бүртгүүлж Багнуурын уур хатаар ажилласан байгаа л та. Хинтээ аймгийн одоо онцлогийн тухайд хэлвэл одоо ер нь Хинтээ аймгийг цаашид хөгжүүлэхэд залууны нүдээр одоо харж байхад ер нь аймагтаа нэг иймэрхүү зүйл хийчихвэл зүгээр юм байна гэдэг юм одоо тулгымцсан асуудлыг ер нь яаж харж байгаа вэ? За манай Хинтээ аймаг бол одоо 800 жилийн түүхтэй тэгээд Чингис хааны үлгийн нутаг. Тийм болохоор бид нар бол Хинтээ нутгийнхаа хөгжлийг бос аймагуд чи уул уурхай эдэргэж харахын оронд илүү аялал жуулчлалтай энэ түүхийн дурсгал газрууд ядч л одоо Чингис хааны төрсэн тэг газруудаас эхлүүлээд ингээд илүүн болдгоос эхлүүлээд маш их түүхтэй нутгууд байгаа. Тийм болохоор аялал жуулчлалын салбарыг илүү хөгжөөсэй. Бас тэрэн дээр ажиллах залуучуудыг илүү их бэлтгэх юмсан, тэрэн дээр залуучуудыг уриалан дутах юмсан гэж залуучдын холбооны зүгээс бол харж идэв. Ер нь манай төсөл сумын залуус төслүүдийг эдгээр хэрэгжүүлэхэд анх барьж исэн ерөөдөө мэдээлэл өгөхөд ийм байна. Бидний цаг үед бол байхгүй л дээ. Бидний анх ихснэрийн үед одоо сумын илгээлтийн эзэд гэдэг яригддаг гэсэн шүү дээ, тийм. Энэ залуучдын холбоонд баярлж байгаа нэг юм бол энэ үл ерөөдөө шин цагийн илгээлтийн эзэд гэж явж байгаа юм. Одоо нутаг нутруугаар л илгээгдэж байгаа Монголын боловсон хүчингүүд л нутаг нутагтаа очиод юм хийж байгаа ойлгоод байгаа. Тэгэхээр би залуучуудыг бол ерөөдөө шин цагийн илгээлтийн эзэд гэж ерөөдөө ойлгож байгаа л да. Тэгвэл ер нь энэ их ажлыг хийсэн залуусын талаар би бас сонирхол л да. Та нарын өөрсдөө яг залуучуудын холбооноос гадна ямар ажил үүрэг эрхэлдэг вэ? За миний хувьд бол МОС эдийн засгийн халуус эдийн засгийн мэргэжлээс сурдаг. Тэгээд энэ ажил хийхээс өмнө зууны хугацаанд бол одоо багасаар харж ажил энд очиод ажил хийсэн. Гэхдээ яг онцолж явахад бол одоо Багнуур офицер компани дээр очиод ажиллахад өглөө 8 цагаас ажилдаа орно. Тэгээд орой 5 цагаас ажлын 8 цагаар ажиллаад тэгээд орой одоо Багнуур офицер компаниас хоолой даасан, цаанасаа ажлын байр дулаан байр хангасан. Тэгээд одоо энэ хугацаанд ажиллахдаа бол маш олон зүйлийг сурч авсан. Одоо цаг баримтлах, одоо хамт олонтойгоо яаж нэгдэж ажиллах вэ? Тэгээд мөн одоо Багнуур офицер компани дараа нь очиод ажиллаа гэхэд одоо таньдаг танил хүмүүстэй болцсон. Цааш ч гэсэн одоо бас ажлын гарааг бол бас Багнуур офицер компаниас эхэлсэндээ маш их баяртай байгаа тийм. За би Монгол Улсын боловсролын сургуулийн компьютер мэдээлэл технологийн сургуулийн мэдээлэл математикийн ангийн 2 дугаар курст суралцдаг. За энэ төсөл болохоор 7 сарын 1-ээс 9 сарын 1-ний хугацаанд хамрагдсан гэсэн. Тэгээд ер нь хамгийн ихэнд бол яг наадмынхаа зохион байгуулагчаар ажиллаад тэгээд дараа дараагийнхаа үйл ажиллагааг зохион байгуулж тэгээд манай яг захиргаан маань их хувь нэмэр оруулж ирсэн. Бид нарыг яг байх газар тэгээд орон сууц тэгээд барим маань бас хангаж өгч ирсэн. Тэрэнд нь их баярлж байгаа хэлье. Залуучуудын холбооны тухайд бол одоо нэг оюутнуудыг одоо нийцсэн уулзалт гэдэг юм одоо тийм зүйлүүдийг ер нь хийж байна. Одоо жишээ нь оюутны холбоо ч юм уу бусад холбоодууд ер нь бол үе үеийн дэдгээр их болч гэдэг юм одоо нэг хурал гэж томоохон асуудлууд шийддэг шүү. Тэгэхээр ер нь залуучуудын холбоо, танай залуучуудын холбооны хувьд энэ төрлийн хурлыг ер нь тогтмол хийж ер нь ямар хугацаанд хийдэг вэ? За бид нар ерөөхдөө залуучуудаа нэгтгэхийн гол чухал асуудлууд тэднийг сонсож тэдний бас юу хийх хүсэж байгаа тэрийг үйл ажиллагаанд илүү шилтгэж өгөх ёстой гэж ойлгож байгаа. Тийм болохоор залуучуудын холбооноос бүр нэгдсэн том чуулга уулзалт гэхээсээ илүү яг тухайлан сегментүүдээр яг тэгин салбарын залуучууд уулзаад тэгин салбарын залуучууд цаашаа яаж хөгжих ёстой, яаж хамтран ажиллах ёстой юм те. Урлагийн салбарын залуучууд бие биенийг яаж дэмжиж ажиллах ёстой, спортынхан яаж цаашаа одоо хамтдаа хөгжих ёстой юм те. Энэ талаар ярилцах үднээс салбарын залуучуудын чуулга уулзалтыг ерөөхдөө энэ 9 сарын сүүлээс 10 сарын ихэнх хүртэл 7 өдрийн хугацаатаагаар Монголын залуучдын холбоонд хэрэгжүүлэхээр байгаа. Энэ төрлийн салбарт одоо хүчтэй үзэж байгаа, манлайлж байгаа залуучууд маань бас энэ чуулга уулзалтаа амжилттай бас өөрсдийн оролцоог бий болгосоо гэж хүсэж байгаа. Хэрвээ энэ хурлыг ингээд яг зохион байгуулалт эхлэхэд энэ хурлын талаарх мэдээллийг хаанаас авах боломжтой вэ? За, хурлын мэдээллийг ерөөхдөө Монголын залуучдын холбооны цаашд бол Монголын залуучдын холбооны 103 тав дээрээс Хинтээмийн залуучдын холбооны мэдээллүүдийг авч болно. Бас Facebook дээр Хинтээмийн залуучдын холбоо гэдэг Facebook групп дээрээс бол байнга мэдээлэл авч болно.
энэ ажлын гараа сумын залуус гэдэг энэ төслүүд бол өмнө нь бас тэгэж хэрэгжиж байгаагүй их тийм өвөрмөц төслөө санагдлаа л да. Энэ төслийн санаачлагыг юу нэг хаанаас гаргасан юм бол? Энэ төслийг үл ерөөдөө энэ жил бас шинэхэн байгуулагдсан Монголын залуучуудын холбооны дэргэд Монголын залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үүднээс хөдөлмөрийн төв бирж залуучуудын хөдөлмөрийн төв бирж гэж байгуулагдсан байгаа. Энд байгууллагаас ерөөдөө ажил орлоготой Монгол залуу гэдэг хөтөлбөрийг санаачлаад тэр хөтөлбөрийнхаа хүрээнд хөтөлбөрийн яамтай хамтран хэрэгжүүлсэн ерөөдөө залуучуудын хөдөлмөрийн төв биржийн санаачилсан төсөл байгаа гэж хэлж байна. Тий. Тэгэхээр өнөөдөр бас ажилгүй иргэдийн тоо их байх өсөж гин гэсэн зүйл их яригддаг л да. Тэгэхээр яг тийм зүйл яригддаг ч гэсэн хөдөлмөрийн төв бирж ч юм уу хөдөлмөрийн яамаас гарч байгаа мэдээллүүд юу байдаг вэ? Ажлын байр их байна гэдэг юм бас гарч ирдэг л да. Тэгэхээр эндээс юу харагдаж байна? Тэгэхээр залуучуудын маань бас тийм ажил хийх хүсэл сонирхол жоохон тийм байдаг юм уу да гэсэн тийм зүйлс харагддаг. Тэгэхээр ер нь яг энэ залуучуудыг энэ ажлын байранд урайлах дуудахад энэ төсөл бас нэлээдгүй чухал хувь нэмрээ оруулах байх тийм. Тэглгүй яах вэ? Энэ төсөл ер нь залуучдын хөдөлмөрийн яамны ч гэсэн дэмжсэн гол үүргээр нь энэ байх л гэж бид нар бас ойлгож байгаа. Залуучдын хөдөлмөрийн төв бүрдсэн анх ерөөд энэ төслийн санаачлагтаа энэ л байдлыг илүү идэвхжээсэ залуучуудыг бас ажлыг сонирхолтой болгоосэй гэдэг үүднээс энэ төслийг хэрэгжүүлсэн байгаа л да. Мөн нэмж хэлэхэд хүмүүс залуучууд маань сургуулаа төгсөөл ажилгүй байна, ажилд орё. Ер нь бид нэр ажилгүй байна, ажил олдохгүй байна гэд байдаг. Нөгөө талаас эсрэгээр хараад үзэхэд телевиз сонин те цахим ертөнцөөр ажлын байр авна, тэнд ажилд авна гэж байдаг. Ингээд энэ хоёрыг харьцуулаад үзэхээр залуучууд маань их хөвчлэн хаана яаж очиж ажилд орох тэгээд яг тэр нөгөө юугаа замаа мэдэхгүй байгаа. Тийм учраас энэ тал дээр бид нэр анхаарч ажиллаад манай залуучдын холбоо маань Хинтээ аймгийнхаа залуучууд маань ажилд ороход нь бид нэр бусад ажлын байруудаар гүүр болж өгч тэднэрт холбож тусалж өгөхийг зорж байгаа. Тэгвэл илүү бас үр дүнтэй байна хаа. Одоо энэ хөдөлмөрийн төв бирж гэж ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр залуучуудын хөдөлмөрийн биржийн тэрнээс ялгарах онцлог нь юу вэ? Ерөнхийдөө залуучуудыг үл ажлын байраар хангахтай тэднийг яг хэрэгцээтэй ажлын байр руу бас уриалан дуудах залуучдын хөдөлмөрийн төв биржийн үндсэн зорилго оршиж байгаа болов уу гэж бодож байна. Сул бас ажлын байрууд гүүрл болох нь шүү дээ тий ажлаа багч ажлын хайгч хоёрыг тийм ээ. За тэгэхээр бас манай нэвтрүүлгийн маань өндөрлөх хугацаа бас төгөж байна. Тэгэхээр бидний урилгыг хүлээн аваад студид маань хүрэлцэн ирж бас залуучуудын холбооны үйл ажиллагааны талаар бас эренгүй мэдээлэл өгсөнд баярлалаа. Нэвтрүүлгийн төгсгөлд хэлэхэд бидний үйл ажиллагаа манай Хинтээ аймгийн залуучдын үйл ажиллагааг дэмжиж дэмжсэн Хинтээ аймгийнхаа 15 сумын засаг дарганаар болон орон нутгийн удирдлагуудаа талархснаа илэрхийлж байна. Цэнхэр дэлгэцээр дамжуулаад. За тэгэхээр манай нэвтрүүлгийн зочин болж ирсэн манай урилгыг хүлээн авсан та бүхэнд талархснаа илэрхийлээд манай энэ ТV зон сэтгүүлийн шинэ дугаарыг мөн гал улаан сарнаатай өргөн барья. За баярлалаа. За ингээд манай кофе юу цай юу нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг өндөрлж байна. Тэгэхээр удахгүй дараагийн дугаараар бид иргэн уулзах болно.